Сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн бидний бодлого ямар бодлого вэ гэвэл time based key value store гэдэг нэртэй бодлого байна. За энэ бол lead code дээр бол medium түвшний бодлого байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ бодлого ямар бодлого вэ гэвэл хэдүүзээ ямар нэгэн одоо классик одоо дизайн хийх бодлого байна. За тийм учраас ерөнхийдөө бас хэдүүсэнд нь хид хідэн одоо дотор нь байгаа функц болон констракторыг хэдүүсээ юу яах нэ бичих хэвээр бодлого байна. За тэгэхээр хэдүүсэнд нь ерөнхийдөө бас энэ зүйл өгөх нь одоо хэдүүсэнд нь set гэдэг нэг function мөн get гэдэг нэг function мөн time map гэдэг нэг юу өгөх нь байна тийм ээ. Одоо констрактор өгөх нэ. За тэгэхээр хэдүүсээ энэ дээрээс энэ ямар бодлого юм бэ гэд хэдүүсээ үзвэл ерөнхийдөө бас хэдүүсэнд нь нэг за хэдүүсээ нэг юм хүснэгт зураад үзье. Хүснэгт зураад үзвэл за ерөнхийдөө бас за ийм хоёр хуваагдсан хүснэгт байна. За тэгээд энэ дээр нь key гэдэг зүйлс байгаа. Тэгэхээр time map гэж байгаа учраас map хийх хэрэгтэй. Одоо харгалзуулах хэрэгтэй гэсэн үг. За юутай харгалзуулах юм бэ гэвэл за timestamp гэдэг. За би ингээд хэтрүүлээд бичиж timestamp. За тэгэхээр key гэд ямарваа нэгэн одоо key гэдэг зүйл өгдөг нэ. За энэ бол string төрөлтэй өгдөн. Энэ бол string төрөлтэй өгдөн. Хэдүүсэнд нь string төрөлтэй өгдөн. За энэ value гэж байгаа. За энэ бол мөн string төрөлтэй өгдөн. За value нь бол string төрөлтэй өгдөн. За timestamp нь бол int төрөлтэй өгдөг нь байна. За тэгэхээр хэдүүсээ ямарваа нэгэн string-ийг одоо жишээ нь Dot-ын жишээнээс одоо юу авъя та тийм foo гэдэг нэг юу байна. За foo тийм ээ. Foo гэдэг нэг string байна. Энэ string болохоор bar гэдэг value-тэй юм байна. Bar гэдэг value-тэй тэнгүүтээ 1 гэдэг timestamp-тэй. Тэгэхээр 1 гэдэг timestamp-тэй гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэвэл 1 гэдэг time дээр ерөнхийдөө энэ бол ажиллаж байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас дараачийн хэдүүсээ get гэдэг operation байна те get гэдэг operation-ээс foo-гийн нэгийг нь юу буцаах хэрэгтэй гинэ түүгээс хэдүүсээ bar гэдэг үгийг нь буцаах хэрэгтэй гинэ. Тэгээ яагаад вэ гэхээр foo гэдэг keyтэй 1 гэдэг timestamp-тэй гэж байна те 1 гэдэг timestamp-тэй гэдэг 1 гэдэг timestamp-тэй тэгвэл энэ бол bar мөн биш те. За энэ дотор бас хид хідэн одоо юунууд бол орж байна. Энэ foo дотор бас хид хідэн одоо foo-д харгалзах хид хідэн одоо value болон timestamp-д байж болох нь шүү дээ. За value нь одоо юун дээрээ бол давхцаж бол босхгүй тийм ээ. Timestamp дээр давхцаж болохгүй. Ягаад гэвэл foo гэдэг зүйлс дээр дахиад ижисгэн timestamp-тэй тэгсэн мөртлөө өөр value-тэй бол байж болохгүй шүү дээ, тийм. Тийм учраас энэ дээр бол давхцаж болохгүй. Гэхдээ за хэдүүрээ эндээс харъя. За 1 гэж байна. За энэ бол 1 гэд яг харгалзаа болчихлоо. Тэгсэн чинь дараачих нь get operation. За тэгсэн чинь foo-гийн 3 гинэ. Foo-гийн 3 гэж байна. Get operation-ыг дуудаад foo-гийн 3. Тэгсэн чинь хэдүүсэнд нь одоо foo-гийн 3 гэсэн зүйл байхгүй шүү дээ. Foo гэдэг зүйл байна. Тэгсэн чинь timestamp-ын 3-тай зүйл байна. За тэгэхээр энэ үед яах юм бэ гэхээр энэ үед бол хэдүүсээ хамгийн сүүлд болсон тэр одоо timestamp-тэй value-г нь хэдүүс авах нь. За хамгийн сүүлд бол мэдээж хэдүүсэнд нь 1 гэдэг timestamp-тэй bar гэдэг зүйл болсон шүү дээ. Тийм учраас хэдүүсээ bar-ыг дахиад буцаах нэ. За тэгэхээр ерөнхийдөө бас за хэдүүсэнд нь магадгүй одоо за яг ижисгэн юутай bar гэдэг юутай 4 гэдэг timestamp-тэй ийм юу байлаа гэж бодъё. Foo дотор яг ижисгэн. За тэгвэл 3 гэж штэ тийм. Одоо foo-гийн 3-ыг одоо аавна гэж энэ get хийнэ гэж тийм ээ. За тэгвэл 1-ийг авах уу 4-ийг авах уу? Мэдээж 3 бас 4-тэй илүү ойрхон биш үү те. Хэдүүс ингэж хараад үзэхэд бол 3 бас 4-тэй илүү ойрхон байна. Тэнгүүд хэдийгээр 4-тэй ойрхон байгаа ч гэсэн 4 бол 3-аас илүү их гэдэг чинь яг 3 гэдэг хугацаан дээр 4 бол хараахан болоогүй байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тийм учраас хэдүүлээ хамгийн сүүлд болсон зүйлс буюу хамгийн сүүлд болж байгаа timestamp-ыг нь буюу хэдүүлээ 1 гэдэг timestamp-ыг наваад дахиад bar гэдэг юг буцаах нэ. За энийг bar 1 гэжээ те ялах юм бол. Bar 1-ийг бол буцаахгүй зөвхөн bar-ыг хэдүүлээ буцаах нь. За тэрний дараа хэдүүлээ дахиад set operation. За set operation гэдэг нь энэ хүснэх дотор одоо юуг дахиж нэмж хийх нь. За тэнгуү set operation дээр бас хэдүүлсэнд нь за энийг хэдүүлээ арилгах чи да энэ угаасаа юм дотор байхгүй юм чинь те жишээн дотор байхгүй юм чи хэдүүлээ арилгах чи. За тэнгуү set operation дотор нь юу вэ гэхээр foo гэдэг keyтэй
bar 2 гэдэг value-тэй 4 гэдэг timestamp байна тийм ээ. За тийм учраас foo гэдэг keyword хэдүүлэнд найз хэдийн байгаа. Тэнгүүд хоёулаа bar 2 хэдүүлээ bar 2-ыг нэмсээ timestamp нь 4 тийм ээ. За тэгэхээр дараа нь бол за foo гэд одоо get гэдэг operation дээр одоо foo-гийн 4 гэж штэ тий. Foo-гийн 4 гэхээр шууд bar 2-ыг хэдүүлээ. Юу яачих нь? Bar 2-ыг. Шууд буцаачих нэ. Foo-гийн 4. За дараачих нь foo-гийн 5 гэж байна. Foo-гийн 5. За 5. 5-аас бол 1 болон 4 бол айзээс нь бага байгаа тийм ээ. Тэнгүүд хэдүүлээ хамгийн сүүлд болсон timestamp-ыг нь авах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд хэдүүлээ bar 2-ыг буцаах нь байна. Яг тэгвэл хамгийн сүүлд нь bar 2 болж байгаа учраас 1 2 3 гэж байгаа 4 болоод тэгээ 5 болж байгаа учраас хэдүүлээ bar 2-ыг буцаана. Тэгээ ерөнхийдөө ийм бодлого байгаа амархан санагдчих магадгүй. Гэхдээ энэ бодлого нэг зүйл дээр очиод хэцүү болох нь юу вэ гэхээр set operation бол амархан. За бид нар бол hash map гэдэг зүйлийг бол энэ дээр ашиглана. Hash map гэдэг зүйлийг ашиглана. За мэдээж key бол ойлгомжтой hash map дээр бол key түлхүүр нь бол хэвээрээ байгаа шүү дээ тий. Hash map-ийн түлхүүрийг нь бол string гэдэг өгчих нь байна. Нөгөөдхийг нь болохоор vector pair гэдэг өгчих нь байна тийм ээ. За энэ бол set operation бол ойлгомжтой. Зүгээр шууд pushback юм уу place back хийгээд оруулчих бол хэдүүлээ болно тийм ямар ч асуудалгүй. За тэгвэл get operation яах юм бэ гэвэл get operation-ээр бол хэдүүлээ энэ foo-г зогсоход амархан л та. Яа тэгвэл хэдүүлээ харахад get operation гэхээр foo болсон timestamp хоёр нь өгдөж байгаа шүү дээ тий. Тэгвэл key болсон timestamp хоёр нь өгж байгаа хэдүүлээ value-г нь олох хэрэгтэй байна. За тэгвэл хэдүүлээ foo-гээс нь осчцоо тэнгүүд энэ дундуура яаж хайх вэ гэдэг үг шүү дээ. Хэдүүлээ шууд шугамаа хайлт хийчих болно. Шууд тааруулсаа тэгээд хамгийн ойрхоныг нь хэдүүлээ бол осчиж болно. За гэхдээ энэ нь бол хэдүүлэнд нь ямар юм шаардсан юм бэ гэвэл O of n гэдэг хугацааг шаардах нь байна. За хэдүүлээ хэрвээ timestamp-д нь sorted буюу ирэмтлэгдсэн гэдгийг мэдчихвэл хэдүүлээ юуг ашиглаж болох вэ? Мэдээж хэдүүлээ binary search-ыг ашиглаж болно шүү дээ. Binary search ашиглаж болно. За binary search ашиглахын давуу тал нь юу юм бэ гэхээр хэдүүлээ илүү хурдтай болгоно тийм ээ. O of log n гэдэг хугацаанд хэдүүлээ кодо бичиж болох нэ. За тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ binary search-ыг ашиглаж юугаа бичих нь вэ? За binary search-ыг бол одоо энэ дээр бичиж харуулад яхаа хэрвээ binary search-ыг сонирхож байгаа бол миний binary search дээр хийсэн бас бичлэг байгаа. Тэрийг ороод үзэж болно. За тэгэнгүүт хэдүүлээ sorted үгүй юу гэдгийг нь яаж мэдэх вэ? За энэ бол ийм учраас энэ бодлого бол ерөнхийдөө бол top одоо interview question буюу одоо top одоо ярилцлаганд орж ирдэг бодлого байх нь. Яагаад гэвэл бид нар одоо юунаасаа ажил олгогчоос асууж болох нь шүү дээ. Энэ сорт одоо юугаар өгөхдгөө, ирэмтлэгдэж өгөхдгөө үгүй юу гэж. Тэгээ ирэмтлэгдэж өгөхдөггүй гэвэл хэдүүлээ binary search хийж чадахгүй зөвхөн O of n гэдэг энэ хурдаараас одоо шугамаа хайлт хийж болох нь байна. За тэгвэл хэдүүлээ доошоогоо явуулсаад энэ бодлогынхоо доошоо явуулаад харуул constraint гэдэг хэсэг байгаа. За constraints гэдэг бол одоо хязгаар гэсэн үг шүү дээ. Одоо юу-ийн одоо тийм хязгаар гэж одоо миний хувьд бол тэгж орчуулах юм. За тэгвэл хэдүүлэн юу гэж өгж байгаа вэ гэвэл all the timestamp of set are strictly increasing гэж шүү дээ. Тэгэхээр хэдүүлэн энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдэг вэ? Өсөх ирэмбээр ирэмтлэгдсэн байна гэж хэдүүлэн өгсөн байна. Тэгээ өсөх ирэмбээр ирэмтлэгдсэн байна гэдгийг хэдүүлээ мэдж байгаа учраас хэдүүлээ binary search гэж бодох нь. За тэгэхээр энэ бодлого бол ерөнхийдөө binary search-ийн бодлого байх нь. За хэдүүлээ бодолт руугаа орцгоё. За бодолт руугаа оръё тийм ээ. За тэгэнгүүт хэдүүлээ юу хэрэгтэй вэ гэвэл хэдүүлэн private гэдэг юу яаж байгаа. За private дээр хэдүүлээ одоо hash map-ыг оруулж өгөх хэрэгтэй шүү дээ. За гэж байгаа unordered map шүү дээ тийм ээ. За string за тэгээд vector. За vector нь болохоор юуг агуулах вэ гэвэл pair-ыг агуулна. За pair дотроо string болон int гэдэг утгатай тий. За энэ дээр дахиад нэг байх хаа. За тэгэхээр ингэчээд хэдүүлээ за key юу гэдэг тий одоо key time гэж нэрчиж та хэдүүлээ энийг key time гэдэг хэдүүлээ нэрчиж тий. За ерөнхийдөө time map дээр бол ямар нэгэн зүйлийг бол хийгээд авах шаардлага байхгүй. Энэ дээр бол энэ constructor бол зүгээр ингээ хэвээрээ байж болно. За тэгвэл дараачих нь set operation бол амархан гэж хэдүүлэнд нэрсэн тий. Ингэж яагаад хэдүүлээ
key. За тэгэнгүүтээ хэдүүлээ шууд emplace back гэдэг function байгаа. За emplace back гэдэг function хэдүүлэнд нь юу гаргаж өгд юм бэ гэвэл зүгээр шууд ингэж одоо арталт нь нэмэх боломжийг ерөнхийдөө олгодог. За pushback-ийг бид нэр ашиглаж болно. За pushback-ийг ашиглах үед яаж за мэддгээр хамгийн амархнаар pushback-ийг юу ячиж болно те. За тэрэн дээр зүгээр ийм зүйлийг нэмж өгөх хэрэгтэй байна. За тэгвэл за emplace back pushback хоёроор ер нь нэг тийм амар ялгаатай биш ээ. Emplace back бол илүү одоо олон төрлийн олон юг одоо оруулахад илүү хэрэгтэй байх нь байна. За тэгвэл get гэдэг чинь одоо хамгийн одоо асуудлын эзэн байгаад байгаа шүү дээ. За тэнгуүт хэдүүлэнд нь за энэ auto гэдэг энэ юу нь яадаг вэ гэхээр ямарваа нэгэн юу зарлахгүйгээр за энэ ерөнхийдөө universal data type гэдэг зүйлээ ойлгочих болох нь. Тийм учраас бүх data type төр зүгээр data type-ийг нь одоо өгдлийн төрлийг нь зарлахгүйгээр хэдүүлэнд нь ингээд юу ячиж болдог. За тэгэнгүүт за энэ дээр юу гэж нэрсэх вэ гэхээр за хэдүүлээ зүгээр race гэж нэрсчихсэн. За тэгэнгүүт хэдүүлээ key time-асаа одоо key time-ийнхаа key дээр байгаа. За одоо тэгэхээр энэ бол ерөнхийдөө vector pair гэдэг одоо юу болчих чинь гэсэн үг шүү дээ. Data type болчих чинь гэсэн үг тийм ээ. За time p гэд би юугаа буруутчих. За тэгэнгүүт race гэд оруулаад өгчөө. За энэний дараа хэдүүлээ юу хийх хэрэгтэй вэ гэхээр одоо нөгөө хайлтаа хийх хэрэгтэй шүү дээ. Одоо binary search юм чи хэдүүлээ ингэчи. За тэгэнгүүт race-ийнхаа size-аас хасдаг нэг болгоод за тэгээд хэдүүлээ за жинхэнэ string бол resource тийм ээ. За resource гэхгүй хэдүүлээ энэ дээр зүгээр за value ч юм уу тийм ингэчих бол болно шүү дээ. Тэ асуудалгүй. За тэгэнгүүт юу дараа нь юу хийх хэрэгтэй вэ гэхээр ингэх хэрэгтэй. За мэдээж binary search учраас энэ бол ойлгомжтой байх тийм ээ. За тэрний дараа за энэний бас утга учирыг нь би binary search дээр тайлбарласан байгаа. За тийм учраас тэндээс ороод үзчих болох байхаа гэж би бол найдаж байна. За энэний дараа юу болох юм бэ? Хэдүүлээ int мэдээ оруулаад өгчөө. Одоо хэдүүлээ тэр голынхоо юуг нь олчихлоо шүү дээ, тэ. За голынхоо юуг нь олцсон тийм учраас хэдүүлээ хэрвээгээ биччих нь байна. Хэрвээ одоо хэдүүлэнгийнх нь racing голынх нь first нь биш хэдүүлэнд нөөс timestamp нь second дээр байгаа шүү дээ. Timestamp нь second дээр байгаа. Timestamp-аас бага байвал хэдүүлээ яах вэ? За value гэж байгаад race-ийнхаа midийн first-ийг хадгалаад өгчих нь байна. За first нь бол энийг бол value-г нь хадгалж өгч байгаа шүү дээ. Тэнгүүт хэдүүлээ илүү их юун дээр одоо timestamp дээр юу хийх ёстой? Тийм учраас хэдүүлээ ингэ бичих нь. За эсрэг нөхцөлд бол хэдүүлээ зүгээр ингэ бичсэн. За ерөнхийдөө энийг ойлгоход бол амаргүй байж магадгүй. За гэхдээ энэ бол ерөнхийдөө хамгийн сүүлд болсон юуг авах хэрэгтэй учраас хэдүүлээ энэ угаасаа email гэдэг нь батлагдчихж байгаа юм чинь timestamp-аас бага байна гэдэг нь батлагдчихж байгаа юм чинь хэдүүлээ илүү ихтер хайлт хийх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас age-ийг нь midийнхаа нэмэх нэг дээр нь аваад ирчихэж байгаа. За тэгээд return value гэдэг хэдүүлийнх нь ерөнхийдөө бодлого дуусчих баха гэж найдаж байна. За хэдүүлээ шалгаад үзье юу болох нь харцгаая. За ерөнхийдөө асуудалгүй болж байна тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бидний бичсэн бодлого бол за энэ бол мэдээж тийм ойлгоход бол амархан бодлого бол биш ээ. Гэхдээ олон удаагийн давталт за тэгээд энэ бичлэгийг ч гэсэн сайн үзээрэй. Мөн тайлбар хэсгийг хамгийн сайн үзэх хэрэгтэй. Тайлбар хэсгээс бол ерөнхийдөө энэ бодлогын утга санааг нь ерөнхийдөө ойлгоход авчиж болно. Тийм яг сайн ойлгочихвол бол бас тийм амар хэцүү бодлого биш. Ерөнхийдөө binary search-ийн бодлого байна. За тэгээд хэрвээ бүр ойлгомжгүй байвал энэ hash map-ийг хэдүүлээ задлаад бол бичиж болно шүү дээ тий. За тэгэхээр өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. Мөн ямар нэг асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Би хариулаад өгч болно шүү. За